зарим хүмүүс одоо ингээд бараа бүтээгдэхүүн Xiaomi-гийнхаа одоо яг барааднуудыг сайн мэдгүйгээсээ болоод үнийн хөөрөгдөлтөй буюу одоо алтан бусаар оруулж ирсэн хүмүүсээс бараа бүтээгдэхүүнийг хит өндөр үнээр одоо худалдаж авах тийм асуудал одоо айгүй их үүсэж байна. Тэгэхээр та бүхэнд би юу зөвлөгөө гэхээр албан ёсны эрхтэй газараасаа бараа бүтээгдэхүүнүүдээ худалдаа авалтаа бас хийвэл бас баш боломжийн үнээр буюу одоо эргээгээ та бүхэнд одоо нэг баталгаатай янз бүр боллоо гэхэд зөвлөм бүх юм авах боломжтой байна шүү. Тэгэхээр та бүхэн албан ёсны дэлгүүрээсээ худалдаа авалт хийх нь бас зүг бахаа гэж бодож байна. Сайн байна уу? За би Miho Mongolia дэлгүүрийг үүсгэн байгуулагч. За Самбогт ганц зэрэг гэдэг хүн байна. За манай дэлгүүрийн хаяг бол хар орон засгийн ажлын шинэ саан дэвтласагийн 1 давхарт 1014 тод буюу Мигийн Баталгаа талбайсны борлуулагч гэдэг дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаа. За би ч одоо ингээд 7 дахь жилдээ одоо ингээд Xiaomi брэндийг ингээд Монголд албан ёсоор борлуулж байна. Тэгээд за анх бол би бас Xiaomi-г ингээд хятад улсад ингээд очиод за ингээд тодорхой хэмжээний одоо тий митэй холбоотой хүмүүстэй холбогдоод танилцаад за ингээд Монгол улсад Xiaomi-гийн цахилгаан бараануудыг одоо ингээд нийлүүлээд борлуулах анхны алхмаа одоо гэрээгээ хийгээд албан ёсныхоо ихийг авангуудаа тэр үед бол ерөнхийдөө Facebook social нэг юм гэдэг айгүй ингэж одоогийн шиг ингэж хөгжөөг байсан. Тэгээд би эхний 1 жил гарan Facebook-ээр одоогийн онлайн шоп гэдэг шиг Facebook дээр одоо ингээд сал сурчлагаа тавиад ингээд монголчууд та бүхэндээ бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж явж байгаад за тэгээд энэ сандын худалдааны төвийг анх нээгдэхэд нь би анхны энэ Xiaomi-гийнхаа дэлгүүрийг нээгээд одоо өнөөг хүртэл ингээд та бүхэнд албан ёсны эрхтэйгээр албан ёсны яг Xiaomi-гийн цахилгаан барааг 7 дахь жилдээ ингээд үйл ажиллагаа ингээд явуулаад нийлүүлж байна. За манай дэлгүүрийн онцлог гэвэл за албан ёсны эрхтэй гэр борлуулдаг гэдгээр бас илүү онцлогтой. За мөн манайх Xiaomi брэндийн сүүлийн үеийн гар утснуудыг борлуулахаас гадна за Miгийн гэр ахуйн цахилгаан барааг борлуулах гэдгээр манай дэлгүүр бас илүү давуу талтай байгаа. За миний хувьд бол одоо хамгийн түрүүнд хэлэхэд бол пэйж хуудасаар би 2 пэйж хуудсыг бол ер нь ингээд бандуулж ирсэн. Тэгээд нэг пэйж хуудас маань бол 16,000 эрхлэгчтэй. За нөгөө пэйж хуудас маань 12,000 дагагчтай пэйж хуудасаа би бандуулж ирсэн. Тэгээд одоо бол яг хөө нэг тэн дээр бол би нэг юу яахгүй нэ. Одоо мэдээж би залуу хүн юм чинь нэг тийм хүн дээр бол нэг бодохгүй. Тэгээд одоо бол манай дэлгүүрийн Miho Mongolia гэдэг пэйж хуудас ерөнхийдөө 11,000 хэрэглэгчтэй. За Mijay Store гэдэг пэйж маань 15,000 хэрэглэгчтэй болоод ингээд үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж одоо манай Xiaomi-гийн цахилгаан бараа одоо дижитал цахилгаан бараа учраас мэдээж зөксөөцөөгүй шинэ бараанууд гардаг. Тэгээд магадгүй одоо юу гэдэг ингээд шинэ тоос оруулагчин дээр ингээд шинэ 26-ны загвар гарахад тэр үед би та бүхэнд ингээд нийлүүлэх гэхэд одоо магадгүй ингээд санхүүгийн тийм ээ ямар нэгэн байдлаар одоо санхүүгийн мөнгөгүй байх тохиолдол гэж хэлэх юм уу те. Тэгэхэд тэр үед миний асуудлыг одоо Yemen-ээс одоо би дижитал зэлбэрээ 5 минутанд энэ бүгдийг зохицуулаад ингээд Монгол улсдаа шинэ цахилгаан бараануудыг ингээд нийлүүлж өгдөгөөрөө бас давуу талтай гэх юм уу. За ингээд жижиг дунд бизнес эрхлэгч залуучуудтай зориулж ирэхэд та бүхэн маань ерөнхийдөө бол маш тууштай байгаарай гэж та бүхэнд бас зөвлөж байна. Гол нь маш тууштай байх нь залуучууд бидний бас гол зорилго шүү. Бодит болгож бизнесээ хамтдаа сайн. Landman Flexi Business